Тэр бол даруухан эзэн. Өнөөдөр бид нар Христийн даруй чанараас хамтдаа суралцгаая. Христ мэндэлсэн түүхийн талаар бид нар энэ 12 сард ярьж байгаа. Христ мэндэлсэн түүх нь Бурхны хүч чадал бидний төсөөлснөөс өөр даруй байдал дотор байдаг. Даруй дуулууртай байдал дотор. Хүнийг хайрлж инэрсэн байдал дотор Христийн тэр даруй чанар нь илэрдэг байна. Тэгэхээр бид нар өнөөдөр нэгдүгээрт нь тэгвэл энэ сургаалаас юу үзэх вэ? Есүсийн төрөлт тэрээр хаан хэдийч хамгийн даруухан газар яасан бэ? Тэрээр хаан хэдийч хамгийн даруухан газар төрсөн. Лук номны 2 дугаар бүлгийн 1-ээс бүгдээрээ уншъя. За энийг би өмнө нь та нарт уншиж өгсөн. За Лук номны 2 дугаар бүлгийн 1-р ишлээс газар бүрдгүн амын тоолго явуулах тухай Сезар Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ. Энэ нь Коренийг Сирийн захирагч байх үед хийсэн анхны тоолго байлаа. Тоолгод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрлөх хот руу явцгаав. Йосеф Давидын удмын хүн байсан тул Галилийн Назар хотоос Евдэг зорин Бэтлехэм гэгдэг Давидын хот руу жирэмсэн болсон сүт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас яв. Тэднийг тэнд байх үед Мариагийн яраалах өдөр нь болж тэр ууган хүүгээ төрүүлээд түүнийг даавуунд ороож тижээлийн онгоц дотор тавив. Учир нь дэм буудал тэднийг хонуулах өрөө байсангүй. Тэр газар хэдэн хончид сүргээ манаад шүнхээр хоноглож байв. Гэнэт эзний тэнгэр элч өмнө нь зогсож эзний цог жавхлан тэдний эргэн тойрон гийсэнд хончид үлэмжийн айдас давтжээ. Тэнгэр элч тэдэнд бүү харагтун би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тижээлийн онгоцонд байгаа даавнд үлгийцсэн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт өө олон тэнгэрлэг дайчид үзэгдэж Бурхныг магтан дээр өндөрт алдарн Бурханд байх болтугай. Доор газарт амар тайван түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөдөө оцсонд хончид бие биедээ одоо Бэтлехемд очие. Эзний бидэнд мэдүүлсэн зүйл хэрхэн биелснийг үздэцгээе гэлээ. Тэд яаран явж Мария, Йосеф болон тижээлийн онгоц дотор хөвтөж буй хүүхдийг олж очив. Тэд үүнийг хараад мөнх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хончдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Харин энэ үгийг Мария зүрхэндээ тунгаан бодож энэ бүхнийг нандинан хадгалсан юм. Өөрсдөд нь хэлсэн ёсоор байсан тул хончид сонссон үдсэн бүхнийхээ төлөө Бурхныг магтан алдаршуулсаар буцлаа гэсэн байна. Тэнгэрлэг их эзэн таны үгийн төлөө танд талархъя. Таны үгийг тунхаглах хүч чадал тасалгааг та надад зөвшөөрөж Есүс эзний нэрээр залбирлаа. Амен. За Библийн энэ Christmas түүхийг та нар хэдэн ч удаа уншсан, аль ч талаас нь уншсан, маш олон зүйл гарч ирнэ. Түрүүчийн 7 хоногт бид нэр энэ түүхийг уншсан. Ямар сэдвээр хуваалцсаныг та нар санаж байна уу? Баярт мэдээг тунхагл гэдэг сэдвээр хуваалцсан. Харин өнөөдөр бид энэ сэдвээс даруухан эзний талаар харах гэж байна. Их эзэн Есүс хаадын хаан эзэн эзэн хүн төрлөختний цорын ганц аврагч Есүс гээд ярихаар Есүсийг зүгээр л модон загалмаа дээр цовдлогдохын тулд төрсөн нэг тийм ядарсан сул дорой амтан гэдэг байдлаар бид нар харж болохгүй байгаа. Харин Есүс Христ бол хүн төрлөختний цор ганц аврагч. Тэр бол хаадын хаан, тэр бол эзэн эзэн, тэр бол бурхтын бурхан. Тэр бол аюун шигтай сүрдэм, тэр агуу нэгэн. Үнэхээр Есүс Христ яг одоо оршихугаараа энэ газар бууж ирэх юм бол бидний хідэн тэр оршихуй дунд зогсож чадах бай. Тэр бол үнэхээр юр бусын агуу нэгэн. Есүс Христэд үйлчилдэг тэнгэр элчнэр энд ирэхэд л бид айж, дагжин, сүрдэн, бишрэн, хэрүүбууд болон бусад төрлийн тэнгэр элчнийг бид харах юм бол бүр ухаан алдна. Библиэлд зарим төрлийн тэнгэр элчнэр нь 4 төрлийн нүүртэй байгаа. 4 төрлийн нүүртэй. Та нар Изекиэл номыг унших юм бол бүр гайхна. 4 өөр төрлийн нүүр нэг тэнгэр элчид явдаг. Тэгэхээр тэнгэр элчнэр бол үнэхээр сүрдэм. Гэтэл тэнгэр элчнэр хүнд үйлчилдэг гэвэл Есүс эзэнд үйлчилж байгаа. Тэр Есүс эзэн бол тэр агуу сүрдэм нэгэн байна. Бид нар тэр агуу сүрдэм нэгнийг Библиэс тэгвэл тэр хүн төрлөختний дунд гим нүгэлт хүн төрлөختний дунд эгэл жирийн хүн болохоор тэр мэндэлж байгаа. Тэр агуу нэгэн эгэл жирийн хүн болохоор. Тэгээд тэр мэдлэгтэй юу болж ийн гэхээр Библиэлд ингэж хэлж байгаа. Тэр ууган хүүгээ 2-7 дугаар ишлэлээр ууган хүүгээ төрүүлээд түүнийг даавуунд ороож тижээлийн онгоц дотор тавьбаа. Есүс Христийг мэдлэх үед
юу болсон бэ гэвэл хоноглуулах хүрөө Юдэм Бэтлехемд байгаагүй. Хүн амын тооллого болж исэн учраас хүн болгон өөрийнхөө төрлөх нутгууд руу тооллогод оролцохоор очсон. Тэгээд тэнд байсан бүхэл зочид буудлууд, бүхэл одоо дэм буудлууд бүгдээрээ дүүрсэн. Есүс Христийн аав ээж хоёрыг орох газар тэдэнд олдоогүй. Тэгээд Есүс Христ төрхөнд өгсөн, Мариа төрхөнд өгсөн учраас тэднэрт орсон газар нь юу байсан бэ гэвэл малын өвлжөө байсан байна. Би одоо малын өвлжөөгээд ярьчихаар та нар ярина төсөөлөх баг. За манай энд байгаа хүүхдүүд ихэнх нь хотын хүүхдүүд хөдөө очиж малын өвлжөө үзчихсэн хүүхд байна уу? Гараа өргөдөө. Бас байна тий. Гэхдээ зарим нь бол үзээгүй. Малын өвлжөөнд орж үзээгүй хүмүүс би та нарт даалгавар өгье. Гэрийн даалгавар. Ирэх зун малын өвлжөөнд очиж үзээрэй заа юу. Малын өвлжөө ямар байдгийг. За тэгээ тийм өвлжөөнд дотор мал тижээдэг одоо тэр ийм мал тижээлийн малын тижээл тавьдаг. Одоо энэ зураг нь энэ дээр гарна удахгүй малын тижээл тавьдаг. Ийм зүйл дотор Есүсийг төрснийхэн дараа хийж үлгийнд ороож ийм одоо мал тижээдэг твш гэж хэлдэг, онгоц гэж хэлдэг ийм зүйл тавьсан байна. Онгоц гэхээр та нар нисдэг онгоц гэж битгий төсөөлөөрэй заа юу. Тэгээд нисдэг онгоцон дотор бизнес класс гэж битгий төсөөлөөрөө. Бизнес класст хүссэн юмаа захиалж идэж ууж ийн гэж битгий төсөөлөөрөө. Харин малын онгоц гэдэг нь юу вэ гэвэл мал тижээдэг ийм одоо сав байна. Тэгэд энэ нь ингээд нэг юм модыг нэг бүдүүлэг аргаар ингээд жоохон хийцэн. За зарим бүр дээр үеийн малын твшаадаг гэвэл том юм дүнз модыг ухаад хийцэн байдаг. Тэгээд тэрэн дотроо малын тижээл тавьдаг, үүсч тавьдаг бахна бусад төрлийн тижээлүүдийг тавиад тэндээс нь мал яадаг бай. Иддэг. За тэгвэл Есүс Христ мэдлэх үед нөгөө нэг хаадын хаан, эздийн эзэн энэ дэлхийн ямар ч хаанчлал хаадтай зүйрлэшгүй нэгэн маань төрсний дараагаар хааны ордонд төрөөгүй. Хааны ордонд күн сайцтай хааны орон дээр түүнийг тавиагүй. Тэ? Дэлхийн хамгийн номер 1 стандарт матрасан дээр Есүсийг тавиагүй. Хамгийн тансаг үлгийнд үлгийдэггүй. Харин даавуунд ороогоод мал тижээдэг онгоцонд Есүсийг тавьсан. Мал тижээдэг онгоцонд Есүсийг тавьсан. Түүний дараагаар Лук номны 2 дугаар бүлгийг бид нэр харуул хончид эзний цогж авахлан гисний дараагаар хончид Есүсийг очиж үзэх үед мал тижээдэг онгоц дотор Лук номны 2:16 дээр тэд яаран явж Мариа, Йосеф болон тижээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж харваа гэж. Нөгөө нэг хончид Тэнгэр элчнээс мэдээ сонссон хончид Есүс дээр очихдоо мал тижээдэг онгоцонд байгаа Есүсийг олж харсан байна. Есүсийг хаан ширээндээ заларсан Есүсийг олж харсан байна уу? За одоо манад 10 дугаар богод тодорсныг та нар мэдчихэж байгаа. Мэдхүү 10 дугаар богод гэж зарим нь бол мэдэхгүй байгаа тий. Одоо дөнгөж нэг 11 2 настай хүүхэд байгаа. Тэгээд тэр хүүхэд ийм бүр синтидээ залардаг. Ийм синти энтертэй байна. Жоогон хүүхдийг тэр богд гэж үзэж ийн л та буддийн шашны ёслоор. Та нар маань иймэрхүү юм жоохон судалж мэдж байгаагаараа за одоо манай лавгагийн насны хүүхэд лавгагаас ч дүү хүүхэд штэ. Лавгаач одоо 13 4 хүрсэн тий. Лавгаагаас дүү хүүхэд синтидээ заларч байгаа. Синтид заларна гэдгийг ойлгож байна уу? Маш өргөн ийм гоё тэ сандал дээр тэр хойморт ингээ залраад сум. Тэг хүмүүс түүний өмнө очиод яах вэ? Хоёр гараа хавсраад мөргөж хүндэлж биширч байна. Харин эзэн Есүс даруу гэдгийг би ямар жишээгээр хэлээд байна гэхээр эзэн Есүс хончид түн дээр очиж мөргөх үед малын твшиндээ байсан байна. Тэгээ малын онгоцон дотор тэд яаран явж Мариа, Йосеф болон тижээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж үзсэн. Есүс Христ онгоцон дотор байсан. Малын твшинд байсан. Бурхан хүн төрлөختөнд ирсэн агуу агшин энгийн хотоос ч илүү эгэл газар малын твшинд мал тижээдэг твшинд бууж ирсэн. Бараг хүн тоодгүй газар хаанд зохих ордон сүр жавхлан хамгаалалт түнд юу ч байгаагүй. Яагаад? Учир нь Бурхан биднээс алс хол бус бидэнд хүрч очих боломжтой байдлаар тэр ирэхийг хүссэн. Түрүүчийн 7 хоногт бид нар бас яг энийг ярьсан. Есүс Христийн ирэлт нь жирийн хүний очиж болохоор тийм байх ёстой байсан. Хэрвээ тэр хааны ордонд мэдлээд хааны хүүхэд болж мэдлээд тэр агуу нэгэн мэт байдлаар байсан бол жирийн хүмүүсийн хувьд Есүс Христ хүрч болохооргүй нэгэн байх байсан болов уу гэж. Есүсийн ирэлт
Бурхан Тэнгэрээс хашгираагүй. Харин тэр бидэн лүү бууж ирсэн. Амен. Эгэл байдлаар, даруй байдлаар мал тижээдэг твшин дотор тэр бууж ирсэн. Нэгэн хаан байсан баг. Тэр хаан хашгирсан. Цэргүүддээ маш хүчтэй гайхалтай урайг хэлж хашгирч ирсэн. Бүгдээрээ энэ дайнд ялалт байгуулцгаая хашгирсаар байсан. Тэр уулын орой дээр гарч цагаан морой он хоёр тишаа давхин маш сүртэйгээр хашгирч ирсэн. Морьныхаа амийг татах үед морин дэшега цоройгоо үнэхээр сүрдэм хашгирсан. Гэвч нэг сонирхолтой зүйл болсон. Тэдний цэргүүдээс нэгэн ч хааны хашгирсан тэр цорд улаантай байдлыг сонсоогүй. Яагаад гэж бодож байна? Яагаад гэвэл тэнд байлтгаж исэн цэргүүд бүгдээрээ сонсголын бэрхшээлтэй цэргүүд байсан. Харин хаан юу хийсэн бэ гэвэл доошогоо уулын орой дээрээс доошоо бууж тэр сонсголын бэрхшээлтэй цэргүүд дээр очиж бүгдээрэн дээр нь тэдний ойлгодог хэрэг хэлээр дохиж зангаж бүгдээрээ дайнд ялалт байгуулъя гэж хэлэх үед тэр цэргүүд ойлгосныхон дараагаар тэр сонсголын бэрхшээлтэй цэргүүд өөрсдийнхөө дуу аваагаар уухай хадаан хашгирсан баг. Эзэн Есүс Христ ч гэсэн биднэлүү ингэж бууж ирсэн. Тэр хизээч юу гэдгийг би бол та одоо агуу нэгэн гэд тэр дээр байгаагүй. Харин тэр бидэнд авралын сайн мэдээг хүргэхийн тулд таны амьдралын эгэл байдал руу бууж ирсэн. Амен. Таны амьдралын тэр хажуудлынхаа хүнд хэлэх үү? Есүс Христ эгэл даруй байдлаар бидэнд ирсэн гэж. Заримдаа Христч хүмүүс даруй байдлыг сул дорой байдал гэж ойлгох гээд байдаг. Энэ сул дорой байдал биш, бид удахгүй ярина. Бурхны хүч бидний төсөөлдөг хүч биш, хоёрдугаарт нь. Бидний төсөөлдөг хүч юу вэ? Бид хүч чадлыг сүр жавхлан, нэр хүнд, эрх мэдэл, мөнгө, том байр, машин гэсэн ойлголтоор хардаг. Мэдээж хүн мөнгө чухал биш гэж энд хэлээгүйг сайн ойлгоорой. Амен. Сайн ойлгоорой. Мөнгө бол чухал зүйл. Гэхдээ Библиэлд юу гэж хэлсэн гэхээр мөнгөнд шунан дурлах нь өөрөө амьдралыг хөнөөдөг зүйл гэж хэлсэн ба. Мөнгийг бид эзэмшиж болно. Мөнгөний эзэн нь байхаар бид бүтээгдсэн. Бид мөнгийг эзэмших ёстой. Харин мөнгөөр эзэмдүүлж болохгүй. Харин энэ ертөнц яадаг вэ гэвэл мөнгөөр хизээ эзэмдүүлдэг вэ гэвэл нэр хүнд, сүр жавхлан, эрх мэдэл, мөнгө, том байр машиныг амьдралынхаа үнэт зүйл болгох үедээ мөнгөнд эзэмдүүлж эхэлдэг. Энэ бол хүч чадал биш. Харин Бурхны төсөөлдөг хүч чадал гэж бол юу юм бэ гэвэл Бурхны төсөөлдөг хүч чадал бол Бурхны хүч чадал даруй байдал, дуулууртай байдал, бусдад үйлчлэх, хайр, сонголт гэж Библиэлд харуулдаг. Бүгдээрээ Библиэс 2 дугаар Филиппоны номноос би та бүхэн уншиж өгье. 2 дугаар Филиппоны номны 2 дугаар Филиппоны ном биш. Филиппоны номны 2 дугаар бүлэг. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил бодол санаа, адил хайртай байж, нэгдмэл сүнс, нэг бодол санаагаар намайг бүрэн баярлуул. Юугч аминт санаархал эсвэл ихэрхэг зангаар бүхий. Харин даруугаар бие өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүү. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд, загалмаан үхэлд хүртэл дуулууртай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Ингэснээр Есүсийн нэрд тэнгэр дэх, газар дээрх, газрын доорх бүгд өвдөгсөвдөж хэл бүхэн Есүс Христийг эзэн хэмээн өчөж эцэг Бурханд алдрыг өргөхийн төлөө ажээ гэсэн байна. Есүс Христ эгэл жирийн хүн болж энэ дэлхийд ирсэн. Хажуудлынхаа хүнд хэлээрэй. Есүс Христ хүн болж энэ дэлхийд ирсэн гэж. Энэ бол маш чухал ойлголт. Бурхан хүн болж ирж байгаа байдал. Яагаад Бурхан хүн болж ирж байгаа нь маш чухал ойлголт вэ гэвэл Бурхан хүн гэдэг бол өөрөө гинт мөн чанартай. Энэ гинт мөн чанартай хүний биеэр Бурхан энэ газар дэлхийд ирж өөрийгөө эгэл даруй байдалд авчирсан байна. Бурханы хүч чадал гэдэг бол юугаар илэрдэг вэ гэхээр
даруй байдал, дуулууртай байдал, бусдад үйлчлэх, хайрыг сонголт болгож байгаагаар Бурхны хүч чадал илэрхийлдэг. Филиппо номны 2:6, 7 дугаар ишлэгийг би сая уншлаа. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүү. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Агуу байхын тулд бид баян байх шаардлагагүй. Агуу байхын тулд дуулууртай байх шаардлагатай. Амен. Нэгэн хотод сүр дүүлэнтэй хандивын аян өрнөжсэн. Маш олон чинээлэг хүмүүс тэр хандивын аянд оролцож асар их мөнгө өргөжсэн баг. Тэгээд телевиз ихэн сэтгүүлчд очоод их мөнгө өргөсөн хүн дээр очоод ярилцлага аваад тэнд үнэхээр сүртэй зүйл болж исэн. Харин нэгэн хүн хурж ирээд өөрт би маргааш авах талх авах мөнгөө өргөж гинэ гэж хэлсэн. Тэр нь маш бага мөнгө байсан. Гэхдээ тэр хүн юу гэж хэлсэн бэ гэвэл энэ үгийг хэлсэн байгаа. Агуу байхын тулд баян байх шаардлагагүй. Агуу байхын тулд дуулууртай байх шаардлагатай. Амен. Энэ бол маш чухал зүйл. Дуулууртай байдал гэдэг бол даруй байдлын нэг хэлбэр байж байгаа. Заримдаа бид нэр дуулууртай байхыг, даруй байхыг өөрөөр ойлгодог. Харин Библи бидэнд маш байдалтай байдлаар зааж байна. Гуравдугаарт нь даруй байдал бидний доторх Христийн шинж чанар болох ёстой. Амен. Энэ сургаал бүр нь бол удахгүй дуусах гэж байна. Ажиотлагаа наад сэрүүн байгаараа гэж хэлээрэй. Сэрүүн байгаараа. Есүс өөрийгөө даруй байдал дотор буулгасан учраас бид ч бас түүний адил амьдрах ёстой. Та нарын дунд Христ Есүстэй адил бодол санаатай бай гэж. Та нар Христ Есүстэй адил бодол санаатай бай. Ажиотлагаа үнд хэлдэ Христтэй адил бодол санаатай бай гэж. Христтэй адил бодол санаатай бай. Даруй байдал гэдэг бол юу вэ? Энд байна. Бид Христийн даруй чанараас суралцах ёстой. Даруй байдал гэж юу вэ? Даруй байдал гэдэг бол өөрийгөө бууруулах биш. Өөрийгөө одоо байгаагаасаа би юу ч чадахгүй. Мэддэг байж би юу ч мэдэхгүй. Чаддаг байж би юу ч чадахгүй. Одоо жишээлбэл төгөлдөр пиано тоглож сурчаад би пиано тоглож чаддгүй гэж хэлэх нь бол даруй байдал биш. Даруй байдал гэдэг бол өөрийгөө бууруулах биш. Харин өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх явдал. Амен. Байгаагаар нь өөрийнхөө чадамжийг, өөрийнхөө чадлыг би яг ийм хэмжээнд юм чадна гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал. Харин Бурхныг өргөж бусдыг эрхэмлэх явдал. Бурхныг өргөж бусдыг өөрөөсөө дээр гэж үзэх нь даруй чанарын илрэл байна. Амен. Бусдыг өөрөөсөө дээр гэж үзэх. Өөрийн эрх ашигаас илүү Бурхны хүслийг сонгох. Өөртөө төвлөрөхөөс илүү бусдад үйлчлэх нь даруй Христ доторх даруй чанар. Бид даруй чанарыг юу гэж харах вэ? Бурхны хүч чадал биднийг айлахын тулд ашиглагдаагүй. Биднийг сэргээхийн тулд Бурхны хүч чадал бидэнд илэрсэн. Амен. Есүсийн төрсөн газар дээрээс доош бууж ирсэн энэ бол хүчний илрэл байгаа. Хүчний илрэл. Даруй байдал дотор Есүс Христ хүч чадлыг илэрхийлсэн. Амен. Есүсийн хүч чадал даруй байдал дотор илэрхийлэгдсэн. Даруй байдал гэдэг бол Есүсийн дүр төрх, Есүсийн шинж чанар. Тэгвэл бидний амьдралдаа хэрэгжүүлэх юу вэ? Зүйл юу вэ? Есүс даруй байдал биднээс хариу шаарддаг. Бурхангүйгээр бид юу ч биш гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амен. Бурхангүйгээр би юу ч биш гэдгээ. Даруй байдал бол зөвхөн зан чанар биш. Энэ бол зөв байр суурь. Хоёрдугаарт нь хүнд үйлчилж сур. Бусдад үйлчилж сур. Халамж, сайн үйлс, үйлчлэлүүдийг хий. Энэ бол Бурхны хаанчлалын хэл. Амен. Хэдэн өдрийн өмнө би цуглааны залуучуудаар өнөөдөр ч гэсэн залуучуудаар энэ гадаа байгаа 6 хайрцаг ном зөвлөгнө. Тэгээ хэдэн өдрийн өмнө би бас ном зөвлөгсөн. Тэгээ зарим нэг зүйлсийг зөвлөх гэсэн хэсэг залуучууд ингээд явсан. Тэгээд зарим нь ингээд маш дуулууртайгаар юм зөөхийн тулд маш хурдтайгаар явсан баг. Харин зарим нэг нь чимээгүй тэндээс өөр тишээгээ явсан. Тэ одоо нэгэсэндээ симээрхэн өөр тишээ ингээд яваад би тэр хүнд юу ч хэлээгүй. Гэхдээ энэ хүнд үйлчилж сурах гэдгийг юусоо ойлгоогүй явж байна гэсэн үг. Үйлчилж сурахыг ойлгох хэрэгтэй. Амен. Ажиотлагаа хүнд хэлдэ үйлчилж сурахыг сураараа гэж. Өөрийгөө төвд тавихгүй бай. Өөрийгөө ямар нэгэн зүйлийг намайг хараач, би л хийж юм.
бус тийгээгүй байхад за мэдээж заримдаа ингээд дуулууртаагаар ямар нэгэн зүйлийг тусалж ажил хийдэг. Тэгэл би л хийж гин хүмүүс намайг харахгүй байна гэдэг хандлагаас зайлсхийгээрэй. Амен. Заримдаа ер нь яг залуу насн дээр байхад тийм хандлага маш их өртдөг. Энэ хандлага бол би хийж гин намайг хараараа гэдэг хандлага маш их байдаг. Харин тэр үедээ Есүсийн өмнө даруусаад эзэн минь таны хүч чадлаар би үнийг хийж байгаа гэдгээ дотроо хэлж сураарай. Амен. Дөрөвдүгээрт нэр хүнд алдар хөөхөөс илүү Бурхны хүслийг хөө. Бурхан минь таны хүсэл юу вэ гэдгийг эрхэмлэж сураарай. Тэгээ энэ сургаалын төгсгөлд дүгнцгээе бүгдээрээ. Есүс малын сарвчин төрсөн санамсаргүй биш. Энэ бол зоригтой байсан. Энэ бол тэр бидэнд хүч чадлын шинэ стандартыг харуулсан. Хайр бол хүч. Үйлчлэл сурах нь сүр жавхлан. Даруй байдал бол хаанчлалын хил байгаа. Тиймээс Христ мэндэлсэн баяр биднээс Есүс шиг даруй байна уу гэж өөрөөсөө асуухыг шаарддаг. Амен. Бүгдээрээ эзний өмнө ирээд залбирцгаая дор бүрнэ. Яг одоо өөрөөсөө би даруй байдгүй гэж асуу. Би үйлчлэлдэггүй. Би үйлчлэх үед би бусдын хойгоор ордгүй. Эсвэл би улам илүү хаанчлалын хил болохын үйлчлэлийг яадаггүй. Би юм хийхдээ би л хийж ийн гэж өөрийгөө үргэлж боддоггүй. Хүмүүсээ намайг хараараа гэж хийдэггүй. Эсвэл даруугаар эзэн минь та надад энэ хүчийг өгөөрэй гэж залбирдаггүй. Бүгдээрээ хамтдаа эзний өмнө нэрээ залбирцгаая.